Яа, оливын мод тарьж байна. Монголд тосны үнэтэй байдаг. Энд бол одоо модын тариад байж байна. Ийм л байна. Амралт авч. Ойдгүй зугааж явна да. Монгол байдаг нас шиг тийм гоё өнөр өмөртөж чинь. Нарсал байгаа юм шүү. За бид нар одоо Нидерландд салхин сэнсээ дээр алдартай нэг windmill тийм салхин сэнстэй газар ирсэн байна. Дотроо бас амьдрал юм хүмүүс нь бас. Энэ тэгээд хүмүүс айгу дугуйтай хүмүүс айгу төвөгтэй байна. Дайрч унгаачих гэдэг юм шиг. Дугуун дээр хүн бол энэ орны хаан гэж байна. Сүүн өшгөл явуулчмаар байна. Зам дээр King on the roads гэж байна. Зам дээр хаан. Ингээд бүр малны нүгөр бай. Салхитай сайхан газар. This is typical Dutch tree. It's called willow. This one. They survive everywhere. Even with the strong wind. Голландын жинхэнэ бэлэг тэмдэг болсон. Бэлэг тэмдэгч байгаа. Тэгээд түгээмэл мод юм байна. Хааж урах чадвартай. You cut one branch, yeah. You cut, you put in the ground, it grows. Нэг мөчийн таслал газарт суулгахад хүнээс шууд дахиад ургана гэж байна. Хэрэг ихтэй юм аа. Нодлын ирэхэд хэрэг их бага байсан. Энэ жил хэрэг их харагдчих шүү. За Нидерландын This is the north part of Netherlands. Yes. Хойд хэсэгт байна. Хэсгийг Голланд гэж нэрлэдэг юм байна. Тэгээд энэ цэцэг тарьдаг талбайд нэрсэн байж байна яг. Ийшээ болохоор далайн харагдаж байгаа. Тэгээд цэцгээ бол ингээд 5 сарын ихээр ураагаад авчдаг гэж байна. Тэгээд цэцгийн үндэс гэдэг нэг өндгөр сонгон шиг юм байна тийм ээ. Сонгон. Тэрийг болохоор 9 сард авдаг гэж байна. Одоо болохоор цэцгийн дээгүүр тайраад авчдаг. Их цэцгээ тайраад авсан юм байна. Цэцгүүдийн үзээ явж байна. This is Richard. Hi. Тэгээд цэцгийт ямар байна? За сайхан байна. Тэгээд манай Монголд байдаг цэцэг бол яриад том байдаг юм. Гараа уурсан. Монголын цэцэг бол үнэхээр өөрөөр Тавина машин дээр угааж байгаа. Тавина энэ ажлыг хийгээд цагийн 10,000 явж байгаа. In the Netherlands, we have water enough, you know, eh?
Эцэкүү ариун сэнсний нэрийн өмнөөс За Дамбууш гэдэг хотын шинэ амьдралыг холдож байна. Өнөөдөр энэ хотын фестивал болоод завгүй үдэлтэй байх шиг. Одоо 3 өдөр 3 шөнө үргэлжлэнэ гэнэ энэ фестивал нь 12-оос 5 хүртэл. Сая голомтоос нь гараад ирлээ тэ бичлэг маань яа нэг юм goed байна. Тэнд үү.